Их хэмжээний мөнгө угаасан авилга өгсөн авсан гэх хэрэгт холбогдоод байгаа Тэнгэрийн холдог компани захирал анх хоёр тус компани ерөнхий менежерүүд болох Отхон бол Чандман мөн газрын тосны газрын дарга агсан Талигаач амар сайхан нарт холбогдох шүүхрал өнөөдөр дүүргийн эрүүгээргийн анхан шатны 2 дугаар шүүхэд боллоо. Энэ хэргийн шүүхрал өмнө хоёрынтой хойшилж байсан ч өнөөдөр шүүгдэгчдийн 2 өмгөөлөх шалтгаангүйгээр хуралд ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 11-ний хүртэл хойшиллоо. Дүүргийн эрүүгээргийн анхан шатны 2 дугаар шүүхэд амар сайхан нарт холбогдох эрүүгээргийн шүүхрал боллоо. Шүүхрал маань шүүхралдааны оролцогч буюу өмгөөлөгч хоёр өмгөөлөгч шүүхралдаанд хүндэтгүүлэх шалтгаангүйгээр ирээгүй. Ийм шалтгаанаас шүүхралдаан хойшлоо. 2014 оны 6 сарын 11-ний 9 цаг 30 минутанд шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдаа орох 461-р харьяагийн хурлын залны шүүхрал маань явагдана. Шүүгчдийн дугаас энэ сарын 11-нд болох шүүх хуралдааныг ямар нэгэн байдлаар хойшлуулахгүй байх үүднээс өмгөөлөгчдийн давхурцсан шүүх хурлуудыг хойшлуулах хүсэлтийг бусад шүүхүүдэд илгээж харин шүүгдэгчдийн ар гэрийнхнийг шүүх хуралдаанд бүрэн оролцуулахын тулд цагдаа орох 461-р ангид дараагийн шүүх хурлыг болгох шийдвэрийг гаргасан юм а. Хурлыг чинь хойшлуулна. Шүүх хурлыг шүүхээс албан дотоод ховдын хурлыг хойшлуулна. Ойлгосноо? Асуугийн хурлыг хойшлуулна. Бүх шүүхүүдэд албан бичиг явуулаад бүх хурлыг хойшлуулна. Өнөөдрийн шүүх хурлаар гаргасан нэг шийдвэр бол Тэнгэрийн холдог компани ерөнхий менежер Чандамныг Батлан даалтад гаргасан юм а. Харин тус компани захирал анх хоёрыг Батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч талаа ар гэрийнхний зүгээс байнга тавьж байгаа ч түүнийг ямар нэгэн байдлаар өвчтөө эсэх талаар хүсэлт ирээгүй. Зөвхөн онцлогоо хэлэх хүсэлт ирсэн учраас түүнийг Батлан даалт гаргах ямар нэгэн боломжгүй гэдгийг шүүгчд хэлсэн юм а. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтамлалын олборлолт хайгуул явуулахдаа төрийн албан тушаалтнуудад их хэмжээний авилга өгсөн, мөн цуслагдсан байсан лицензүүдийг хууль бусаар сэргийлгэсэн Канада улс дэх офшор данстай байгууллагуудын их хэмжээний мөнгийг угаасан гэх энэ хэрэгэн шүүхрал ямартай ч энэ сарын 11-нд хойшлохгүйгээр үргэлжлэх нь ийхүү тодорхой боллоо. Дараагийн шүүхрлаас дэлгэрэнгүй мэдээллийг иргэн хүргэх болно. Хурлыг чинь хойшлуулна. Шүүх хурлыг шүүхээс